За сайн байцгаана хүндэт үзэгчдээ. Та бүхэнд энэ цагийн мэндийг хүргэе. Тэгэхээр ойрын үед улс төрийн нөхцөл байдал халуухан бас өрнөлтөө ийм 7 хоног болж өнгөрлөө. Тэгэхээр нөхцөл байдал хаанаас эхэлвэ? Нөхцөл байдал яг юунаас үүсвэ гэдэг дээр товчхон тайлбар хийлээ. За ерөнхий сайдын хүүгийн орлогоо нотолж чадахгүй байгаа нөхцөл байдал өнөөдрийн улс төрийн хямралыг үүсгэлээ. За хямрал гэж хэлж болно. За учир нь юу вэ гэхээр Монгол Ардын намын бүлэг хуралдаад, за дараагаар нь Монгол Ардын намын баг хурал хуралдаад, за засгийн газраас за ялангуяа арчилсан намыг засгийн газраас гаргах шийдвэр гаргасан. За энэ бол улс төрийн хүрээнд мэдээж өндрөө авсан. За тэгэхээр нөхцөл байдал хаанаас эхэлвэ гэдэг дээр бид бүхэн сая ярьсан бол одоо яах вэ гэдэг дээр ярих ёстой маа. За ерөнхий сайдын тухай асуудал ярьж байгаа шүү гэдгийг бүгдээрээ нэг ойлгох хэрэгтэй байна. Энэ бол засгийн газрын хувь заяаны тухай асуудал бол биш. Өөрөөр хэлбэл арчилсан нам нэгэнт засгийн газраас гарна гэдгийг мэдгийгчсэн. Арчилсан намын дарга луугаан төмөр болвол за бид 8 болвол засгийн газраас гарнаа. Одоо цаашдаа арчилсан нам ардын намтай хамтрал байхгүй. Үүн дээр бид цэг тавьсан гэж мэдгийгчсэн. За одоо цаашдаа яах вэ? Ерөнхий сайдад 2 сонголт байгаа. За нэг нь бол өөрөө өргөдлөө өгөх. За нөгөөх нь бол улсын хурал дээр итгэл үзүүлэх тал дээр санал хураалгах. За Монголын түүхэнд бол за 1992 оноос хойш Монголын ардчлал хөгжиж ирсэн гэж үзвэл 92 онд угаасаа энэ хууль байсан. За энэ хууль бол за Бямсурунгаан засгийн газрын үед хэрэгжиж, за Бямсурунгаа бол өөрийнхөө итгэл үзүүлэх хэсэг дээр санал хураалгаад ингээд үлдэж байсан. Тэгэхээр энэ тогтоолын төслийг бол улсын хуралд оруулдаг. За улсын хурал бол тэр тогтоолын төслийг батлах юм бол ерөнхий сайд хуучин одоо өөрхийн албан тушаалд үлдээд ажлаа үргэлжлүүлдэг. Тогтоолын төсөл батлагдахгүй болвол ерөнхий сайдыг огцорсон тооцоод за 30 хоногийн дотор дараагийн ерөнхий сайдыг томилж засгийн газрын үйл ажиллагаа явуулах ёстой маа. Тэгээ би үүн дээр ахад автаад хэлье. Ерөөсөн засгийн газрын үйл ажиллагаа болвол өнөөдөр засгийн газрын үйл ажиллагааг ерөнхий сайдын үйл ажиллагаатай холиод байна. Энэ бол тийм биш. Өөрөөр хэлбэл ерөнхий сайдын тухай улсын хуралд тогтоолын төсөл оруулах юм гэж. За тэгэхээр улсын хуралд ороод юу болох вэ гэж. За ерөнхий сайд бол 2 тооцоо бодож сууж байна. За энэ бол ерөөсөө нийгэмд харахад бол ойлгомжтой. За нэг нь бол улсын хурал дээр илээр санал хураагаад за өөрийнхөө засгийн газрыг огцрохгүй, өөрийгөө огцрохгүй гэсэн шийдэл олсон бололтой. За нөгөөх нь бол мэдээж энэ хамтарсан засгийн газрыг бүрдүүлж байгаа энэ улсын хурлын гишүүдтэй бас найдаж байгаа бололтой юм аа. За ерөнхий сайдын баг гэж 2024 оны улсын хурлын сонгуульд болоход оюун эрдэнэ ерөнхий сайд өөрхөн багийг ахалж орсон. Мэдээж ерөнхий сайдын баг бол өнөөдрийн улсын хуралд байгаа. Тэд бол ерөнхий сайдыг дэмжиж, за ерөнхий сайдын цаашдын үйл ажиллагааг дэмжиж саналаа өгөх нь бол ойлгомжтой. Гэхдээ бүгд биш. 68 хүн 68 байла 100% ерөнхий сайдыг дэмжинэ гэдэг бол за тэрүүн шиг худлаа зүйл байхгүй. За арчилсан нам бол арчилсан намын дарга бол ган төмөр мэдгийчглээ. За бид бол засаас гарнаа гэдэг асуудлаа хэлсэн учраас арчилсан нам бол дэмжихгүй. За эрдэнэ зөрөг ногоо нам бол бас дэмжихгүй байр суурь илэрхийлсэн. За одоо бол мэдээж хүн нам бол засгийн үйл ажиллагааг бол өргөжлүүлэх тал дээр бол байгаа баха. Ягаад тэгэхээр хүн нам бол одоо энэ хамтарсан засгийн газарт 2 суудалтай учраас засгийн газрын хэвийн үйл ажиллагааг цааш нь өргөжлүүлэх гэсэн бодол бас байх шиг байна. За ингээд санал хураалт болно. За санал хураалт бол маш сонирхолтой. Илээр явах уу, нууцаар явах уу гэдэг дээр хамгийн том асуудал гарч ирнэ. За нууцаар бол мэдээж ойлгомжтой. За хүн бүхэн өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшлэр саналаа өгөх учраас үүн дээр бол засгийн газар бол за унах нь бол бараг ойлгомжтой. За илээр санал хураах юм бол улсын хурлын гишүүд бол мэдээж ерөнхий сайд намын дарга нь одоо ороод ирсэн байж идэг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл байж идэг. За нийгэм бүхэлдээ харж идэг. Тийм учраас өөрийнхөө итгэл үнэмшлэр саналаа өгөхгүй байх магадaltaй юм аа. Тэгэд эцээст дахиад урдаад хэлэхэд энэ бол хамтарсан засгийн газрын хувь заяаны асуудлыг ярихаас илүү ерөнхий сайдын хувь заяаны асуудлыг ярьж байгаа юм шүү гэдгийг ахаад тодтоод хэлье. За дээрэс нь засгийн газар дээр бол 100% одоо дэмжлэгтэйгээр улсын хурал тогтоолын төсөл оруулах гэж байна гэсэн мэдээлэл за ойрын үед хэвлэлээр явсан. За үүн шиг худлаа зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл засгийн газар дээр 100% дэмжлэгтэй санал гэж юусэн байдгүй. Засгийн газар бол зүгээр алхал зогтог. За ингээд улсын хуралд оруулдаг. Гэхдээ энэ удаад бол улсын хуралд оруулах нь бол ерөнхий сайд өөрийнхөө асуудлыг л улсын хуралд оруулах гээд байгаа юм шүү гэдгийг давтаж хэлье.